Чингис хааны нэрэмжит их засаг лицей сургууль 1999 оны 9-р сарын 1-нд анхны эсэлтээ авч хичээлж эхэлснээс хойш өдгөө 25 дахь жилдээ сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. 2024 оноос 2025 оны хичээлийн жилийнхэн Эрдмийн баярт бяцхан сурагчид маань юу сурч мэдснэ багш анд найз нөхөд эцэг эхтэй сонирхуулж уран бүтээлийн тайлан гаргаснаас гадна өсгийн дарааллаар тухайн өсгөнөөс бүтсэн шүдэг хэлж дуу хууртай бүжиг наадантай сайхан баяр боллоо. За өнөөдөр 2025-аас 26 оны хичээлийн жилийн манай 1-р ангийн бяцхан шавнар маань Эрдмийн баяраа хийж байна. За энэ 9 сарын 1-ээс хойш энэ хугацаанд манай хүүхдүүд маань зөвхөн монголоор одоо уншиж бичих тоо бодохоос гадна англи хэлийг бага насны хүүхдэд зориулсан Grepsi гэсэн хөтөлбөрөөр хичээлж байгаа. За тэгээд одоо монгол хэлээрээ их хэлээрээ уншиж бичиж тоо бичих сурахаас гадна бас англи хэлээрээ одоо дуулж бүжгэлж сурсныхаа одоо баярыг хийж байна. За манай их засаг лицей сургуулийн сургалтын онцлог бол багангийн сургалтын онцлог маань за бага насны хүүхдэд зориулсан англи хэлийг 1-р ангиас судалж байна. За бүжгийн хичээлийг судалж байна. За мөн шатрын хичээл 3-р ангиас эхлээд бас хүүхдүүдийн маань сэтгхүү хөгжүүлэх зорилготойгоор шатрын хичээлийг бас хүүхдүүд маань сонгон судалдаг байгаа. За мөн математик сэтгхүүгийн хөгжүүлэхийн зорилготойгоор математик сонгоны хичээл гэж орно. За 2-р ангиас дээш ангиуд дээр бас код бичих компьютерийн ухааны хичээлийг бас бяцхан шавнар маань судалж байна. Өнөөдөр манай баг охин Эрдмийн баяраар тэмдэглэж байна. За энд бол эцгийн хувьд бол маш баяртай байна. Одоо монгол хэлээ сурахаас гадна англи хэл, за мөн цаашлаад анги дэвших тусам өөр одоо давхар нэлээд олон хосолсон хэл сурах боломжтой юм байна. Тэгээд хичээл сургуулиас гадна бас нөгөө урлаг, спорт тал дээр бас илүү хөгжих давуу талтай болов. Энэ сургуульд орсноор маш мэрэлттэй, одоо сурах ирмэлзэлтэй, за мөн багш сургууль хүмүүжүүлэгчдийн зүгээс энэ ажил мэргэжлийн үед маш өндөр чадвартай гэж үзэгддэг. Их засаг лицей сургуулийн овин цэцэг багштай 1-ийн А, Сумья суран багштай 1-ийн Б ангийнхан Эрдмийн баяраараа англи хэлний тоглолт сонирхуулан багш нартай зориулж багштай баярлалаа дуугараа талархлаа илэрхийлсэн юм а. 1-р ангид маань нийтдээ 35 сурагч суралцж байгаа. За бид одоо 9 сарын 1-ээс хойш 86 дахь хоног дээр ингэж үсгэлийн баяраа тэмдэглэж байна тийм ээ. За энэ хугацаанд сурагчид маань хамгийн гол нь одоо их хэлээ төгс эзэмшихийн тулд цагаан толгойн үсгээ амжилттай үзэж дууслаа. Энэ бол 1-р ангийн сурагчдын маань хувьд бол хамгийн том одоо ололт амжилт байгаа. За ингээд энэс цааш бол их хэлнийхээ одоо баялаг сан маань дундаршгүй тийм ээ. Их хэлээр төгс одоо уншиж сурах, ярьж сурах, бичиж сурах гэд маш олон чадваруудыг эзэмших ёстой. Энэ бүхнийхээ их хэллийг тавьж чадлаа гэж хэлж болно.